Нээлт гоё юусан хаа. Нээлт гоё. Алдан хэлчихсэн ёо. Өөрөөсөө араас нь гарч байгаа. Тий. Аваа ажил биш. Өрлөг аваад наашаа ирж ийн гэсэн чи бүр догтлоо түрээсээ. Цагийн өмнө ирчээд юм а бэлтээ. Та юм бэлнүү яаж ээж иргээсэ. Хайрыг харахаар би бүр инээд яагаад мэдгүй яагаад инээд байгаагаа ч ойлгохгүй. Ямар хэрэг хайг тарьж хаана явдаг бол гэж хаяа бодогддгийн шүү хайрыг. За сайн бацхан өргөмөдчтэй өрийн дэвтэр үндсний улааг эхлэхэд бэлэн болсон байна. Бан. Яа. Өнөөдрийн дугаарт төрийн сойрхол тор тамтлагийнхан хөрөлцөн ирсэн байна. Нэг хоёрыг харахаар л бүр инээд өрөөд болдгүй. Хаана юу хийж явдгийг бол гэж хаяа бодогдно. Та хоёр чинь нөгөө янз янзын нэг юм нэвтрүүлэг манай нөгөө бас нэг суглаан дээр үлээ нэг манай хамтлагийг тоглож байхад нэг та хоёр хөдөлж ирсэн шүү дээ. Тэрнээс хойш та хоёрыг их анзаардаг болсон. Тэгээ яагаад анзаардаг болохоор их хөдөлмөрч нэг тийм өрөмний хүч гэх юм уу хайшаа тий. Дүүгэл. Манай энэ дүү бол ялангуяа 80 нэг тийм манайс жоохон байх тийм байдаг хэвчээ. Гар үзэхгүй задлахгүй тгийгээ дагаад хинтээ үзэх гээд байгаа юм мэддэггүй яах гэж байгаа мэддэггүй шууд найзынхаа төлөө зодтолдог. А энэ нөхөр бол за бэж одоохоо би нэг жоохон судлаад юм жоохон найр. Наад гарыг чи ард нь ямар гарууд байдгийг мэдээд гэдэг чинь. Хоёр дүүдээ бас баярлаа. Энэ сайхан нэвтрүүлэгт урьсанд мэдээж эн чин та хоёрынхаа хөдөлмөрийг ч гэсэн одоо мэдээж бид нар чин залуу үеэ дэмжиж явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд бүх зүйл маш харилцан холбоотой байдаг учраас бас энэ нэвтрүүлэгт хоёр ахын зорин ирлээ. Баярлаа. За баярлаа. Тэгээд өрийн дэвтэр маань болохоор 40 дугаар хийсэн байгаа. 2 жил агсан юм 40 дугаар хийчихэд битээр завсарлаа. Өрийн дэвтэр ихээр ч одоо яах вэ? За одоо дундуур нь юм. Ер нь бол яг дугаар болгон дээр олонний танил хүмүүс одоо хөрөлцөн ирсэн байна. Эдгээр хүмүүс тэгээ бит хоёрын зүгээс ямар нэгэн одоо хөгжөөн тоглоомоор өрсөлдөж байна. Ялагдсан хүмүүс нь очиж дэлгүүр дээр очиж өрийн дэвтэртэй хүмүүс байвал 40 үнэтэй өрсөлдсөн 40 удаагийн өрсөлдөөн дээр ганцхан удаа өрсөлдөөнд орж үзээгүй битэртэй үзэж байгаа юм тийм. нэлээд огширсан. Ой тагнуулын алба ажиллуулдаг гэж 3 хоногийн өмнөөс судалгаа байхгүй юм чи. ямар юм явуулж чинь яах чинь яг чи нэг чи яад гэдгийг мэдэхгүй. За үзье. За 2025 он гараад одоо хурд хамтлагийн үед бол маш их одоо уран бүтээлийн өндөр одоо амжилттай байж байгаа. За кино нээсэн одоо ажлуудаасаа яриач. Манай салбар руу орж ирсэн сэтгэл хэрэг. Киноны дундуур байна үгүй юу? Киноны салбарын кино бол угаасаа ярьдаг штэ. Урлагийн дотроос хамгийн том урлаг мундаг урлаг бол мэдээж кино гэдэг. Тэгээд киноны салбар руу ер нь орох ч байхаа зүгээр ерөнхийдөө хурд хамтлагийн тагмадж байгаа штэ. Түүх 30 жилийн зориулсан кино маань явсараад 31 32 дахь жил дээр ингээд маш их ажилтай байдгийг л одоо ойлгож штэ. Ингээд он дамжаад зохиолоос эхэлж явсараа байгаа л одоо онны дараа нээгээд маш амжилттай сайхан үзэж байна. Үзэж байгаа үзэгчтэй маш их баярлж байна. За энд нэг юм байгаа. Монголын бид нар чинь жоохон багтаа чинь ер нь бол гадаадын нэг артистууд, рок хамтлагуудын гоё түүхэн кинонуудыг л үздэг байсан шүү дээ. Баримтат кино болон ийм уран сайхны кинонууд. Тэгээд ер нь яагаад ингээ Монгол тэр Queen-ийн кино гарснаас хойш ер нь яагаад Монгол хамтлаг дуучид ингээ гаргаж болдгүй юм бол гэдэг тэр сэтэл санаа бол одоо продюсер миний хувьд бол мэдэрч эхэлсэн л дээ. За ер нь тэгээд тэр үед ч гэсэн 30 жил ойртож исэн 2 жилийн дараа 30 жил 28 дахь жил дээр явж исэн. Ер нь 30 жилийнхаа ойгоор бид нар нэг даацтай том бүтээлүүд тоглолтууд бол хийх нь ойлгомжтой. Энэ дэлхийд байгаа бүх турхтангуудад тоглоно. Монгол мөн юу үлдэх вэ? Тэ? Юу үлдэх вэ? Банкад цайрлага найр болоод үлдэхгүй. Бид нар ч одоо найраач хийгээгүй явж байгаа шүү дээ 30 жилийнхэн тий. Тэгэхээр мэдээж ард түмнээс авсан тэр сайхан төрийн сойргол гэдэг эрхэм алдрыг авлаа. За бид нар түүхэнд үлдэх нэгэн зүйлтэй байх хэрэгтэй. Тэр нь үнэт зүйл нь уран сайхны кино юм байна. Бид нар бол одоо юу гэдэг нэг кино бизнес руу ороод, кино руу ороод, салбар руу ороод тий дүүнэр мөнрийг муухай харуулаад. Янз янз байхгүй. Тэгээ ер нь бол кино гэдэг бол өөрөө маш их гоё зүйл л дээ. Түүх болж үлдчихэйдэг. Тэгэхээр 30 жилийн түүх болж үлдэж байгаа яг энэ цаг мөчиж хурдын бүсгүй гээд дуугаар нэрлэгдэж байгаа боловч хурд хамтлагийн энэ 32 жилийн түүх амьдрал он цагууд туулсан тийм ээ анх байгуулагдаж исэн тэр цаг мөчүүд л хүнд маш сонирхолтой байхгүй. Анх концертноос хойш бол тэгэл тайз руу гарснаас хойш бол хүн болгон л хурдыг мэдж байгаа. Нэг ингээл зохиход л манай ингээл аль биесны фэйжүүдээр бол мэдчихнэ. Тэр цаг тэрнээс өмнөх цаг үед одоо хурд яг ямар зүйлийг туулж ямар гоё уран бүтээлүүдийг тойрвож ямар гоё мэдрэмжүүдийг тэр
гацаа тоочгоос төмөр замын энэ ареноос ингэж гарч ирсэн бэ гэдэг тэр нь их хүмүүстийг үзэгчдэг их сонирн байх болов. За энэ нь өөрөө цаашлаад залуу уран бүтээлчд маань энэ алстай ер нь хамтлаг байгуулах гэж байгаа. Урлаг уран сайхнаар бид нар чи урлаг сайхнаа л ярина шүү дээ. Энийг л мэдж байгаа учраас. Тэгэхээр энэ урлагийн замнал нь өөрөө ямар үндсэнтэй, ямар зоригтой байх ёстой юм бэ гэдэг маш том философиг бид нар энийг киногаараа уриалж байгаа. Тэрнээс биш хурд нэг алдартай болол асар их мөнгөтэй болох гээд байгаа даач биш юм байна. Тэгэхээр одоо 50 бай миний. Юу гэж тэр. Тэгээ үнэхээр гоё л. Одоо 25 он гараад хамгийн анхны босхийг маш өндөр тавилаа. Одоо кино урлагийнхны хувьд бол ер нь энэ одоо эхний 4 хоног 19 мянган хүн үзнэ гэдэг бол бас нэлээд рекорд багцааны тоо. Тэгээ маш гоё байлаа. Хурд томтлог ийм л үн цэнтэй байна. Монголын ард түмэн ийм хайртай байна. Баярлаа. За 93 онд анх одоо үүсгэн байгуулагдсан тий. Тэгэхээр одоо ер нь 30 жилийн 31 20 дахь жилээ одоо явж ин тий. 30 жилийн ойн хүрээнд анх зохиол эхэлжсэн. Тэгээ ер нь 30 жил төрийн отго баяр хэллээ шүү дээ. 28 дахь жил 29 дахь жил дээр бүсгүй клипчтэй хэд онд гарсан. Бүсгүй чи одоо 2 жилийн өмнө 3 жилийн. Тэгэхээр чин 29 дахь жилдээ л баг яг бүсгүй дуу маань одоо отго баярын одоо voice team-ийн оролцогч дашним орж дуулж нэг юм апдейт хийгдэг ч юм уу нэг залуучууд сонсч гисэн. Яг тэр үед за ингэ цогоотоо нийлж дуулаад нэг клип жүүлээгээд тэгээ клипээс тэр клип маань ингээд санаандгүй байж байгаа ингээд зохиол ингээд яг гадаг нь мэддэггүй дууссан шүү дээ. Тэгээд яг тэр үед л одоо отхон баяр дээр одоо яг энэ кино найруулсан Базраа энэ хоёр чинь тэр клипэн дээр ажиллаж байгаад нэг яриа болсон байна. Тэгээд тэр яриа нь явсаар гад ингээд өргөжөө зохиололоод кино болоод ийм том сайхан ажил болсон байна. Тэнгүүд продюсерийн дархинд нэг юм дон гэж орно шүү дээ. Би чи ер нь цаанаасаа донг гэдэг хүн л дээ. Түрүүн чи яагаад дуурч ихлүүлгээ алдаад юм дээ. Пар гэдэг юу лээ. Тэгээ яг 93 оноос одоо бид эднээс ер нь бүр анхны бүрэлдэхүүн гэж бид бас энд ярьж л байна. 87 он одоо албан газрууд ч нэг юм хажуудаа хамтлагтаа сургууль болгоо хамтлагтаа тийм төмөр замын одоо суудлын багаан депо гэдэг байгууллагын дэргэд одоо Scores тэгээд орсоор нэрлэгдээд хурдгээд тэгээд эхэлж ирсэн. Тэгээд тэр үеэс явж байгаа үндсэн гишүүн болгоом барих байна. Тэгээд тэр үед байсан Бачаа, Зоргоо, Тулгаа, Мөккө гэх юм мундаг залуучууд байна л та. Тэгээд тэр үе чинь ингээ нийгэм солигдсон. Одоо кинон дээр бас гарч л байгаа л та. Эхэн үеийн түүх бол тэгээд гарч байна. Ер нь байгуулагдах гэдэг бол альва нэг суур үндэс тавина гэдэг бол маш чухал юм байна. Суур хундаан маш сайн байж ээж дээшээ маш олон давхар олон сайхан хөгжил ирээд үерэн шүү дээ. Тийм учраас хурдын суур хундаан бол маш сайн тавигдчихсэн гэж би бол одоо эргээ боддог юм аа. Тэр сайхан ах нар байж гэн депогийн тэр ажиллаж исэн ажилчин хамтлагууд тоглож исэн мөн тэр үеийн рок попын ч гэсэн одоо тэр үеийн рок попынхнаас хамтлагаа байгуулж чадаагүй байгуулж явж байгаад нурсан унсан бараг гитараа тэрж байгаад годомжинд амнасаа өгсөн хүмүүс ч байгаа шүү. Зөвхөн гитартайгаа байсаар байгаа л өнгөрсөн. Тэгээ энэ олон хүний хүсэл мөрөөдөл байхгүй юу? Хурд шиг хамтлагийг байгуулах юмсаа ер нь хамтлаг л байгуулвал Монголын ард түмэнд амар гоё хамтлаг байгуулмаар байна гэд тэр их олон хүний тэр 90-ад оны тэр их хүсэл мөрөөдлөөс л бий болсон суурин тавигдсан хамтлаг юм байна. Тэгтээ бол кино хийнэ гэдэг бол ер нь бол баг дор ажил 3-4 жилийн ажил юм билээ шүү. Тий. Аимшигтай юм билээ шүү. зохиол хөгжүүлэлтээс ахуулаад хаашгүй хугацааг бодох тийм. Ер нь бол маш их хүний хөдөлмөр ордог тарих хамгийн гол нь тарих тэгэл зайлгүй манай залуучууд ч тамхиад тал өдөр шөнөгөөс очихын тэгэл би бол шууд барайл гад дуусчих чи баран санагдаад байна. Зураач юм гоё хэлсэн. Тэр нэг бас байшин барьжээ тий. Тэр байшин ч өстой бөө юм болж иж байсан юм уу? Ээж аав хоёрынхаа байшинг нураагаад. За тэгээд нөгөө банзнууд нь хураалгаатай гашаанд байгаад идэг. Та нарын ээж аав вэ нүү? Тий, манай ээж аав хоёр юм. Хуучин байшин гэд бид нар нураагаад шинэ байшин барьж өгöd. Тэгээд за ингээд дөрөв үйлрэлдэ энэ байшин алцахгүй гэд. Тэгээ хуучин байшингийнх нь банзан байгаад байгаа байхгүй юу? Тэрийг бол би дотроо бодчиход байгаа шүү дээ. Ээжээс нэхэхээр айгаад байгаа байхгүй дотроо. Ямар нэгэн аргаар ингээд авах хэрэгтэй тэр хашаанаас л гаргах хэрэгтэй. Амар гоё удцсан яг гоё натур ингээд натур яг байглаараа ингээд. Тэгэл ээжийг фаналдаал очиад уулзаал яриад киногоо гоё ихнээс нь ярьж өгөл их хайтайхан кино байна мэн гэж битээр чи яриад цаймаа угаал борц гэдэг сууж гал гимдвэрлээ. За яг тоо ёсоор нь танд авчирж өгнө. Энэ цоошин банзнууд ингээд машинтайгаа ирдсэн байна. Энийг голжийн зургийн багийнхан таны манзыг аваач тавьчаа тэгээ буцаагаад ингээд аваад ирнэ. 3 хоногийн дисцэн болон тэгэл буцаагаад яач нэгэ. За
За тэгэхээс тэгэл ээч чи ерөөсөө хашаанаас юм гаргах дургүйч. Тэгээд бушуухан шиг унаад удаа та ачуулаад яг хэрэгтэй банзнуудыг ачуулаад аваачаал гэс барайл их сайхан барьсан чи болроо тэгээдсэн байхгүй хадчих та. Ер нь бүх хүн шиг хийнэ гэлээсэн байхгүй 100-ийн хадасаа пүм тэгсэн би юу энэ яагаад одоо эргээгээд ингээд аваад ээжийн банзыг өгөх хэрэгтэй байгаад байдаг. Би ямар дотор ямар харамлаад байлтай дотроо харлаад байгаа ш. Тэгсэн чинь нөгөөдөл чинь бариад дууссны дараа за юугаа хураая. Би бол нэг банзаа хураая. Банзаа яа гэдэг. На чи ээжийн банзаа авъя гэдэг нөгөө эсцээ дууссан юм чи одоо би бол хэрүүл хийсэн ч хамаахгүй ш. Банзаа авъя ээжийн банз. Наа чи ээжийн банз гэсэн ямар нэг огшин шиг тагна. Ээжийн мөнгөтэй мэг тавд гэдэг чи. Ээжийн банз гэж би чи өстө. Хэдэн өдөр ядаргаа бол гэсэн чи болроо чи над руу мессеж хийлгүй та энийг ингээд ийм гоё кино хийчихэд урсгал үлдээгээд энэ нууран дээр нь үлдээчихэлтэй хүн амт ирээд ороод гараад зураг хөргөө агуулад явж би энд ийм гоё пайц хийсэн бүсгүй кино тэдэн сарын тэдэн мэд ингээд гоё ингээд төлж мүлээд нэг банзан дээр ингээд хийчлээ та энэ минийг харал та ийм юмыг нураахаас та ичихгүй вэ нү хайрлахгүй вэ нү намааг үзээд байдаг ээж байхсан нөгөө банз яасан хоёр талаас намайг ингэж яадаг гэсэн. Тэгээд найруулга хийж байгаа л за ээж минь одоо ингэхгүй бол болохгүй байна. Хоёлаа чи одоо ерөөсө хэрэг тарьсан юм байна. Би одоо ямар ч байсан банз байтгаал танд юм авч өгнө. Үгүй. Одоо амлаж байна. Тэгээ одоо эн чи ингээ түүх болол тэгээ хүмүүс ингээд гоё бүсгүй киног одоо ингээ гараад эхлэхээр энэ зунаас эхлээл тийшээ очиж зураг авах болно. Гих мэдчлэн ингээ зөндөөс. Тэгээ бид нар чинь зураг аваад дууссаны дараа тэр сэлэнгийнхэн чи үрж ирэл өө энэ дэр кино урдынхан кино зураг авсан гэсэн гээд бүгдөө яриад дотор нь одоо амарч умраал тэр хүлээрээ гоё амраал зураг хөргөө авахуулаад тэр террас нь нуурлуугаа ингээ орчихсон. Тэрээс та тансаг террас энэ жил очиж л нүцгэн жоохон таруулсан. Тэгээд бааш үлдсэн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч аривч хөрөөлтөд цагаан сар талах чихэр хувьцаат компани. Каноныхын ярьдаг байхгүй юу? Яг каноны яг амин сүнс нөгөөсө хөгжим байдаг юм аа. Хөгжмөр нөгөө кино ч хөглөгдөж гоё болдог гэдэг. Тэгэхээр бүсгүй канон дэр бол мэдээж хэрэг хурд хамтлаг ард найз учраас энэ каноны магадгүй хөгжим болцсон. Үнэхээр тасархаа гоё нөгөө бүтээл гэдэг шиг тий. Бүтээл болж үлдсэн бахаа. Манай энэ төрийн одоо нөгөө юу лээ? Соёлын тэргүүний ажилтан Алтан Завья гэдэг одоо хөгжмийн зохиолч продюсер оролцсон. Манай гавьяа зүтгэлтэн Чимба сонгодог хэсгүүдийн дандаа батсан. Ажилласан байгаа. Тэгээ мэдээж чи хурдын суур дуунууд. Гэхдээ хурдын нуунуудыг ингээ кинон дээр шууд ингээ тавиад аянуудын тавиа явах биш байгаад байгаа. Заавал нөгөө кино зохиолтой кинонда нааж нөгөө жүжигчний нэг энэ юмтай яг энэ филингтэй холбож ингэж за яг энэ дээр нулимсаа төвчгийн тэр хэсэг гээл нулимсаа гэл тавуулахад хүмүүс нэрээ дийштэй гэлдэж байгаа байхгүй. Яг тийм маягтайгаар хийж ер нь бол киноны хөгжим их гайхалшигтай гоё болсон. Та нар өөрсдөө одоо ингээ 30 жилийнхаа түүхтэй нэг юм филмтэй боллоо шүү дээ. Тэг яг ингээл хараа сухтай ороод. Хийх юм Энэ миний ээж уусан уйл. Би чи энэ уруулаа 100 гаад гөргөөс гоцгоод байдаг. Тэгс чи энэ хажууд игээс угаад. Ер нь одоо ингээд монтаж хийж явах ч гэсэн отгомоор үзэл сууж байгаа. Дууны найруулгыг бас би ч гэсэн бас ингээд үзэл энэ хэсэг нэг хэсэг нэгэл яг тэр үедээ бас ингээд анзаардгүй юм байл та. Тэгээд яг ажиллаа бодоод. Яг нээлт болоод яг үзэгчийн суугаал ингээд үзсэн чинь ястай. Сонирн болж лээ. Тэр чи 1000 хүн цуглдсан байна. Рок пап хуран чуулсан байна. Тэгэл ямар сантай манай ихнэр хойно үйлсэргээ гараас яасан гэсэн чи чамтай анх сууснаасаа бодсоор байгаа гараад кинон ямар үйл явдалтай байсан бэ? Ерөөсөө надтай би өөрөө нэг тосхны юм гацаанаас нэг юм ямар ч одоо дээд сургууль те дунд арай ч нэг юм дунд сургуулиуд өгсөж байгаа шүү дээ. Нэг сумын баг сургуулиас суулхан төдөө юмнууд гарч ирж байгаа. За тэгэл ороо хамтлаг байгуулна гэж төмөр замраа орж ирэл энэ найзыг аваад хажууд аваад тэгэл ямар ч юм ирээдүйн бүрх нэг ийм хүмүүст ингэж итгэж одоо 32 жил 30 жил чамтай хамт явснаа бодсон ч бүр мэлбэрл үллээ гэдэг. Өөрөө. За өнөөдрийн нэвтрүүлэг маань натурт байрлах Юнатэрээс өнөөдрийн нэвтрүүлэг баг үргэлжилж байна. Ястаа гоё ресторан шүү дээ. 12 салбартай байна нийт. За. Солонгост бас нэг ресторан байна. Цэцэрлэг түрээлэнд байдаг те минь дөө. Дэмжиг ажиллагч байгууллага Юнан Солонгос хоолны сүлжээ ресторан. Та чинь бас солонгосын жүжигчтэй бас кино. Тэглээ харин. Мундаг кино гарах гэдэг байна да бас. 3 сард л одоо. За. Үзэндээ. Чи арай миний краштай уулзсан юм шүү Жангунтай.
Жангум гэрээс. Тэс гачин штэ тэр чинь. Тэгээд UBS-ээр байн үзэгчдийн үлсдэргээ гараад тэгээд Хандгуудгүй та юм дугаваа цог дугаваа. тэгээд байн UBS-ийн утас руу жангума гаргаач Тий, гэдэг. жангума гаргаач гэдэг үн дээр идэв. Тэгээ Солонгост очиод нөгөө манай охин намайг жангумын хувц авчиргээд бид нар чинь нэг тоглолттой очсон байсан. Эд одж удаж байсан үе. Тэгсэн чи шинжэнгөө нөгөө хувцыг хайгаад маргааш өглөө нисэх гээд идэг буцаад шинжэнгөө хайгаад тэр хувц нь одоо хаана байд ингээд бүх хүмүүсээс асуулаад хоёр дүүгээ дагуулаад явж явжсэн чи бүр нэг сураггүй гацаа усан нэг метроны доотлын дэлгүүрээс орж тэр хувцыг авч байгаа байхгүй. Юу гэдэг лээ хамбог Хамбог гэж үгүй би. Наа санаж би нэг хайгаал хэлсэн. Тэр чинь харин тийм. Тийм амар хайсан юм чинь тэгэл санаандгүй газар байж байгаа байхгүй. За одоо нэвтрүүлэг дээр баха ууж идээ сууж байгаа юм болох юм уу? Гайгүй л үү. Угаасаа л ингэж боддог юм те. Тэг ингээл угаасаа л ингээл. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч, жаргал мэдрүүлэх төгс зохицол, Анус Тести Чизплатер. Ер нь бол одоо баг рок попост та хоёр баг ихнийх нь болчихоо. Ер нь баахан жүжигчтэй тойрсон байна. За хоолмол өгчсэн яа гэнэ. Юу тэмцээ юу лээ. Анхнаасаа болгоомжтой биш. Наад хоёр чи 80 юм чи хамаагүй битээс. Хоёр ах үдсэн болов яасан бол ерөнхийдөө нэвтрүүлгийн дөрөв юм байдгийг. Яг хоо хоёр зочинтойгоо уулзаад жоох юм ярьж байгаа. За тэгээ араас нэг жижигхэн ганц хоёр тоглоом тоглуулад тэгээд ялагдсан хоёр нь одоо манай хоёр зочин маань нэг баг, зөргөө хөвтөр нэг баг. Ялагдсан баг маань явж очиод нэг одоо гэр болын захын нэг юм дэлгүүр дээр очиод одоо багаас нөгөө юм өрийн дэвтэр гэж байдаг байсан шүү дээ. Нэр тэр чин хүмүүсийн бас амар амьдрал яг үн түүх шүү те. Тэр дэвтэр дээр бүх түүх байгаа шүү. Хэдэн дөрвөгөөр талх авдаг, хэдэн дөрвөгөөр маасл авдаг, хэдэн дөрвөгөөр мах авдаг. Үгүй юм чинь яа наа чин бол бас нандин нэвтрүүлэг байх шүү. Тэр нэг 10 дахь дугаар дээр бүтэн дэвтрээр нь авч үзчихсэн. Ивент гэж авч агаад. Тэгээ ер нь нэг дэлгүүрдээ хараа нэг за нэг 3-аас 6 сая төгрөг эргэлдэж юм байна. Нэг дэлгүүрийн өөр. Тэгвэл нэг дэлгүүртээ бид нар ярьж байгаа 4 сая төгрөгийн төлөөд энэ дэлгүүрт байгаа бүх хүнийг өргөө болгоё гэж үзээд. Тэгээ үзсэн. Гоё юм билээ. Гоёнтай Тэр одоо эмээ сан төрөл өрийн дэвтэр шүү дээ. Тэр эмээ сан хоёр ч эмээ сан гарч байлгаа. Одоо юм яг нөгөө эмээ авдаг хүүхдүүдийнхаа өгсөн авсан яг нөгөө нэг толгомцсон улсууд үрдэж тийм одоо ээ. Ер нь бол наадах чинь байвал ахын сайн мэднэ. Бид нар ч одоо бас л ер нь таяр ч гэсэн ялгаагүй. Бид нар бол нэг амбар борцгоноос л гарч ирсэн хүүхдүүд шүү дээ. Уучлаарай. Энийг бол нэг бид нар нэг тустай байгаад байгаа юм ерөөсөө байхгүй. Бид нар бол зүгээр нэг нэгэндээ жоохон туслах нэнж сэтгэл байгаа учраас энэ нэвтрүүлэгт ороод хоёр дүү маань ингээд 40 гараад нэвтрүүлгийг хийгээд их багч гэсэн хүмүүсийн нэг ачаанд нуруунд дээрээс ачааг ингээд хөнгөлөөд явж байна. За яг энэ бол бид нар ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд ч юм уу бие биендээ туслаад ингээд манай урлагийнхан ингээд бүгдөө сүүлчээлэл ингээд хийж л байна. Энэний цаана манай улс их орон өөрөө хөгжлийнхаа айгүй том бодлого дээрээ жижиг дунд үйлдвэрлэлүүдэл нэвсэтлэн дэмжмээр байна шүү дээ. Чаддаг, ажил хийж чаддаг та хоёр шиг тийм ээ хурд шиг ч юм уу одоо ийм ажил хийж чаддаг бусад бүх салбаруудад яг ажил хийх гээд байгаа хийж чаддаг хүмүүстэй судалгаагаар харж байгаа чи үнэхээр доороо 10 хүн ажилуулж чинь 5 хүн цалингийн өгч чинь 5 айлын гэр бүлийг чи дижээж чинь чи үнэн байна. Чи маа энэ мөнгөөр хүүгүүгээр энийг 5 жилийн дараа улс аван чамаас чи ийм байртай бол ийм юмтай бол ийм юмтай. Үгүй ингээд бидний жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих юм бол Монгол улс хурдан ингээд маш хурдтай тэгвэл энэ бол 2 жил биш бараг жилийн асуудал шүү. Тэгэхээр бид нар нэг юм зүгээр нэг юм өрийн дэвтэр мэвтэр дээр ингээд бүгдөө тамгалуулаад бүх юмнуудаа ингээд энэ гэдгийг яах вэ зүгээр бид нар өнөөдөр юм нэг сэтгэл гаргаад ингэж байгаа бол энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эрх мэдэлтэнгүүд энийг нэг нөгөө ухаанаас нь хараач та нар. Ингэж л би хэлмээр. амьдрал ийм байна. Энэ амьдрал ийм л биш үү бид байгаа байдал нь бид нар ийм байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ энэ Монгол Мадиан Монголиад одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа тэр жижиг үйлдвэрлэгч нарыг л дэмжээл гомөр. Дороош тийм ч юу юм бэ? Тийм Харин тийм ээ ах минь тэгээд одоо тэр дээр угаасууд за ер нь дөрүүлээ би сонгуул төвшөө та гур миний менежер. За би нэг жилийн дотор өөрчлөнө гэсэн. За би таад ярьтаа. Нэрээ тийм шүү. Энэ бол нэрээ баг шүү. Бодох ёстой асуудал манайхны нэр. Дэмжин ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. за юна дээрээ сүргэлжилж байна. Хоолны араас хоёр ах энэс уучаарай сайхан. Манай хоол ажиллаж байгаа ба. За хоолны араас хоол шингээх зэрэг. 40 гаруйд нэвтрүүлгийг хийсэн хоёр ер нь дуршлагатай байгаа л. Яг хоолны өмнө юуг нь өгөхөө, хоолны араас юуг нь өгөхөө гэдэг. Цэцэрлэгтэй гэсэн юм шиг л байна одоо. Одоо манай нэвтрүүлгийн нэр ч одоо өрийн тэтэр. Та нарыг одоо жоохон байхын үеийн одоо өөр
өр тавих соёл ямар байв те. Одоо тэгээд яг ингээд гитар тоглоод Улаанбаатар хот руу орж ирээд тэгээд шууд баяжчихаг үлээд бас өрийн төтрөөр өөрчлөлж байв уу? Тэр талаас аваад. Би ч төрөнгөтлөө амар баяа шалгаж. Үгүй наадах чи ер нь бол яг хүний амлалт, тангараг, баталгаа гэдэг бол бас асар том юу штэ. Бас хариуцлага тийм ээ. Тэглээ асуудал. Тэгээ хүнийг бас цаагаараа хүмүүжүүлж илдэг. Хүн ер нь нэг за би эргэж авчирж өгнө. Би нэг юм авчаа. За эргээд би нэг төлбөрийн төлнө. Нэг бол би энийг авч явчаад би буцаагаад яг энийг авчирж өгч тавина гэдэг. Тэр нэг бидний нэг ах уу амьдралын ард түмний дунд байдаг нэг юм өстой нөгөө бичигдээгүй нэг тийм хууль гэдэг шиг тийм тангараг байгаад байгаа. Амьдралын тангараг гэдэг юм да. За тэр бол бас цаагаараа байх ёстой юм шиг. Яагаад гэвэл хүн бас амлсан амлалтандаа хүрнэ гэдэг бол хүнийг бас хүмүүжүүлж түүнийхэн төлөө санаа зовж түүнийгээ гүйцэхийн тухайд ажиллаа маш сайн хийх хэрэгтэй. Маш сайн төлөвлөлтүүдээ хийх хэрэгтэй тийм ээ. Нэг талаасаа. Тэгээ ер нь бол бидний үед бол байсан. Энэ бол байсан. Талхны өөр тэгэл картны бараа мараа тэгэл одоо нөгөө жоохон талах олохын тулд одоо өчнөө очролж байгаа л авдаг л байсан. Тэгэл ер нь за яг хөө тэгээд дэлгүүрийн гоё хоршоо гэж байдаг гэсэн дээр үйт чинь дэлгүүр хоршоонуудын эгчнэр ахнаар нь бол энэ нөгөө тамбугаан хөвгтүүд гээд тэгээд нэг ороод ирэхэд нэг юу нэг мөнгөө нэхэд байхгүйгээр за юу авах гэж ингээл тийм ээж аваад ирсэн за гээд тэгэл би чинь тэгэл би тийм минь авчирж өглөө гэл нэг юм бичиг өгөөл ээж дүнүүд ээж дараа нь тэрийг төлдөг нээлүүлж төлдөг төмөр замын айлууд чинь нэг тийм байсан. Тэр бол байдаг л байсан. Тэгэл ер нь бол шинэ бараа ирэх тусам тэгэл дэлгүүрийнхаа эзэнтэйгээ худалдагч нартайгаа жоохон лоббидэн тэрүүгээр чинь гитар матар тоглож өгөн дуулж өгөн тэрүүгээр чинь шал хошоог нь угааж өгөн янз янз зууд гоё мэрэнгүүтэл тэгээ банка гэл дээр үе чинь бичээ ирүүл тэгэл жоохон спешиал маягтай нэг илүү 3 муу орж ирнэ шүү дээ. Тэрнийхээ мөнгийг төлөх гэж л аймаа сайн да. Нэг гитараа барьж орно те. Хөгжмөө бариад л орно. Наа яах вэ? Ер нь яг одоо мэдээж хамтлаг байгуулж байгаа бүх юм цагаан сайхан явах гэж байх. Маш олон нухчаа өөр гэдэг бол хаасаагүй байх хэрэгтэй. Ер нь бол өөртөө байж ич одоо өөрөө дарахын тулд ажилдаг ч гэдэг юм уу те. Ер нь одоо нэг бизнесийн байгуулах юм байгуулгаа ямар нэгэн хэмжээний өр зээл ч юм уу хөрөнгө оруулалт юм байж ич ер нь юм явж байгаа шүү дээ. Гэхдээ яг Отгомарын төрүүлсэн бидний үед одоо би ч жоохон махтай цусланд их гардаг байсан ба. Тэгээ манай аав ээж нар одоо тийм байсан баг. Би бол яг үнэндээ бол тэр өөрийн дэвтрийг хараагүй. Тэгэхдээ одоо ингээд наадан болон цагаан шинэ жил болно гэхээр нэг юм баярын уран амьсгал ороод нэг юм банк наадмаар бол банк шинэ жилээр мандрин л байсан шүү дээ. Хамгийн одоо нэг тийм ярихаар нэг дандаа та нар нэг тийм гачи үйл юм ярьдаг. Өлөн ч явахдаа дурсан ч тэр тэгээ үлдсэн. Тэгээд мэдээж энэ шилжилтийн үеийг давна гэдэг чинь бас л эвгүй штэ ер нь бид нар ч одоо олон юм үзсэн 100 дамжицсан хүмүүс одоо 1000 дамжицсныг үзсэн хүмүүс байна штэ. Тэгэхээр өмнөх юмнууд бол нэлээд дурсамж байдаг байна. Хамгийн наацхан ингээл гитараа барьчихсан л автобусанд гүгээд орно. Автобусны мөнгө байхгүй нэ кондукторч энэ нэг юм гэлтэнгүүд өсөн заадах юу вэ гэж бодож. Ингээд өсөө ногоод ингээд малгай өгсөн юмнууд энэ нэг юм хой мөнгөөгөө татсан чи өснө ингээд хүү чи юу болчоо гэх. Автобус бүр алцаж автобусанд пүнк гэж орохоор нөгөө ихчин зогсож байгаа байхгүй. Сайн уу ихчээ гэл нэг юм авралын хацаар гарч байгаа юм чи дотор бол мөнгө байхгүй. Сайн үг чиг олон юм яриад байлгүй мөнгө гаргаад ирж байна. Сайн үг чиг олон юм гаргаад ирэл мөнгө гаргаад ирж байна. Вэ гэж би тэгэл үгүй шүү дээ тэгээд Нэг чимгэж аваад. нэг чимгэж аваад тэгэл явна да. Автобус ч бас автобус картны бараанд олстой нэрээ. Хизээ очих нь мэдгэдэггүй хөл газар өрөхгүй ингээд агаарт урдлынхаа юунаас сугарчвал тэгээд найраа авахгүй шүү дээ. Тэгж тэр оочроос суурах хэвээр тэрний шиг гамшиг байхгүй. Ингэж оочролж бинээсээ барьж ингэж төрөлцөж ингэж агаар дээр явж байгаа нэг итгэд ингээд манаа ингээд игнэ тэр чигээр ингээд мултарч явж байгаа өөр зам руу нөгөө тэнд талхны буглагын тэнд байгаад идэг гаднаа гарч байсан. Тэгээ тэр нэг ийм цонх байгаад идэг тэр цонход дээр манаа игнэ ийшээ босна. Тэгээ бүгдөө ваа гэж орилдол ийшээгээ дайрна өстой. Тэгэл дахиад игнээс нь оочрол. Ийм юмнууд яг зүгээр дурсамж. Тэгтээ одоо манай залуу бас мэдчих хэрэгтэй. Ямар үе туулж ямар нийгэм явж байна. Одоо нийгэм ийм бүгдээрээ гой болчоогүй ч гэсэн бас ингэ маш их агцтай хөгжил явж л байгаа. Хөгжлийн ийм ахиц явж л байна шүү дээ. Одоо дараагийн хэдэн жилийн дараа одоо бидний энэ юуг бас хөгтүүд тийм байсан шүү дээ. Одоо тийм гоё юм. Рейсинг гэл тий. Тэгээд ийм хамгийн их хайрын зэхээ одоо танд ирдэг байсан уу?
Хайрын цахаа юу. Царайг нь арай чирж явдаг хүн нь. Чи фон хараад байгаа ялгаад байна уу? Аль байдгаар өсөөх байгаад задгаа тавиа ороод ирчих чи тий. Чи одоо манай хэд дандаа хойно шүү дээ. Ер нь бол тэгэл царай бол болохгүй шүү дээ. Бид ярьж болохгүй шүү дээ. Энэ ах чинь нөгөө гитартаа дуулан готл захаас шиав шүү дээ. Яа гитартаа бол Нөөц үзтэй. Дотоод нөөц үзтэй. Хүн оруулж ирээд нөгөө юм чулуу татаад өгөөл үзүүлдэж шүү дээ. Яг тэр шиг гитар тоглоод Цагаар наа сууж. 10 жилд бол тийм хайрын цахаа мөхөгээд явдаг л байсан л та. Тэгтээ энэ авч үзээгүй. Та юу? Өгчөж үзээг баг. Тэгээ нэг яг нэг Энд чи ер нь жоохон сурлах маягтай. Тий. Энэний тэр нэг ирээдүйн ломноосоо амар том дээд сургууль мургуулд явах байсан би Үгүй чи яг үзэж болоо. энэ чи нэг англи хэлмээр сурна гэл нэг балаа юм яриа л. За. Тэгээ би чинь 10 дугаар төгсчөөд одоо хамгийн хэрэгтэй чинь. үгүй тэр мэдгүй тэр би бол одоо ч мэдгүй. Одоо тэр нь юун тэрэг болж ийн гэж бид нар одоо гадагшаа зөндөө шүү дээ. Виз бичгээр одоо хамгийн имэл би. Тэр хэрэг болж байгаа. Тэгэнгүүт би чинь нэг өдөр бэлтгэл хиймээр байдаг. Энэ чи одоо халуулчаад байдаг. Хичээлдээ суугаад. Хаана нэг 33 циркийн хажуудлын 33 дээр нэг англи хэлний сургалт мургалт гэл. Энэ чи нэг юм гавц мац суувчлаа. Коммунист царайлал юм нэст. Ятаргаатай болгооч юм аа гэж бодоол. Тэгэл би чинь ятгаал бүх аргачлалаа хийж байгаа шүү дээ. Таслаа гэл тэр үед ч одоо найруулсан спирт уучлаа л битээч. Тэгээ тасл тэгэл. Яг хөгжмөө тоглоё тасл гээл албаар бэлтгэл хийгээл гоё бэлтгэл хийж явах чинь юм аа мартчих. Өө за хоцор ашгүй гэл дотор бол ашгүй л гэж гаднаа бол өө за нэр хоцорсон юм аа за. Гих мэтчлэн тэгсээр байгаа тэр сургуулаас нь гаргасан. Тэгэл хөгжимчин рок хөгжим гээл битээч одоо тачгансаар байгаа л одоо 4-р ангиас л хойш 85 6 оноос хойш л одоо хамт явж шээ. Одоо ингээд хурд хамтлагийг одоо ингээд гарч иж байгаа хамтлагууд өстой хурд хамтлаг шиг л гоё хамтлаг болох юмсан тий эдгэр шиг юм байх юмсаа гэж боддог гэсэн. Хурд хамтлаг яг залуудаа яг хөгжмийн одоо сонирхож эхлэхдээ ер нь ямар хамтлаг дуучин Тий мэдээж одоо хамтлагийн түүх гэж ярих чинь надад гэр бүлийн хүмүүжлэл эхлэн л дээ. Тэгэхээр яг одоо Отгон баярын ч одоо 10 11 үлээ олуулаа шүү дээ. Манайх чинь тэгэл 7 8 л дандаа л ах эргчнэр банзан гитар буюу модон гитар, банзан гитар гэдэг чинь одоо акустик гитар, бодисны дуулаад, бодисны өмнөд дуулаад тэдний чинь сонсоол тэгэл ах эргчнэрийнхаа гитарыг барьж үзэл. Тэр бол маш их одоо юутай байхгүй. Нөлөөтэй юм те. Тэгэл тэр үед чинь кассет сонсдог байсан. Тэгээд пианино сонсдог байсан. Төмөр замаар чинь гаднаас юм пианино зарж ирнэ. Тэгэл сургууль болгон хамтлагтай байсан гэдэг чинь бас юу байхгүй. Тэгээ бидний хамгийн сайн хөгжүүлсэн бол мэдээж одоо сургуулийн хөгжмийн багш жүлтэмд орж багшаа бид бүхэн бас хөндлөж хайрлж явдаг одоо биширж явдаг л та. Тэгээ жүлтэмд орж багшийн шавнар чинь зөндөө байна. Маш олон урлагийн салбарт байна. Тэгэл ийм байна. Тэгээ мэдээж одоо бидний алтан үе байна. Одоо соёл эрдэнэ Баян Монгол гээл энэ пянзнуудын сонсоод одоо манай харангийн ах нар байна. Аз мөргөө хаш гэл тийм. Энэ бүх хамтлаг дууч чинь одоо бид бүхний л одоо суур хөрс шүү дээ. Энэ дээр л бид бүхэн ургаж дэмжиж гарч Тийм яг энэ алтан үеийнхэн байснаар л өнөөдөр хурд ингээл оршин тогтнол хүчтэй байгаа. Тэгэхээр одоо 32 настай нэг тийм залуу байгаа надад. хурд гэж залуу одоо өнөөдөр төрийн сойрхол автлаа тий. Одоо өнөөгийн хурд хамтлаг одоо бий болсон байна. Та хоёртаа одоо цамаас том амжилтыг хүсье. Үзэгч түмэндээ маш их баярлж байгаа шүү дээ. Одоо бид бүхнийг дэмжиж сонсож байгааг өчнө л бид бүхэн явж байгаа шүү дээ. За дараагийн өөр Одоо л болгоомжтой биш. За энэ үед ливгүй шүү гэж. Үгүй шүү манай тагнуулын албан бол байж таа юу. одооха ингээ хоёр хаа нэг хөнгөө тоглоонд явуулчих. За. Тэгээд ялагч ялагдлаа шийдээ. Тэгээд хаачгүй ийчихүүгээ. Хаач чулууд аваагаа шийдчихэ. За. За ихний тэмцээн юу юм бэ манайха? Энэ тэмцээнийг бол тэр манай найруулагч Цэнигийн одоо нэвтрүүлгийн арын албаныхаа манд яадаг гэж байгаа. Тэр тэмцээ ерөөсөө Монголын рок попи одоо ард түмний хайртай дуунуудын одоо хаанаас нь ч хамаагүй 2 мөртөд байгаа. Тэрийг яг уншаад эхлээ уншиж хагаад энэ тэр дуу байна, энэ тэрний тэр дуу байна гэж таах хэрэгтэй. За. За ихэнх таны зохиос дуу байна. Энэ миний зохиосон байна. Энэ үү гэдэг. Энийг би зохиогоо тэнд өгсөн юм. Гэтэ дууны шүлэгч их сонь шүү дээ. Ингээд шууд уншихаар ингээд өөр юм шиг. Аялахаар ороод ирдэг байхгүй. Тэрэндээ л тэмцээн явж байна. За. та хоёр бас оролцсон тий. Оролцсон тий. 2-1 тал шүү. Та хоёр урд чинь бэлтгэлээ хийцэн. Энэ өчигдөр бэлтгэлдээ хэрэг байна. Хоёрын нэг нь сонгоно.
80 яах вэ? Хоёрын одоо нэг нь өрсөлдөнө гэсэн үг. Дараагийнх нь За 80 өрсөлд. За эхнийх дуу за үзье. нөгөө чинь би үзгүй. Зоргоо өрсөлт. Арай нэг дуу гэж Аа байна. ингээд үзчих юм уу? Тэгээд дараагийн тэмцээн нотгоох дээр нэг жижигхэн тэмцээн. Айл болчих. За явсан. Чамаг ахтаа надад зайсан ганцхан түүндээ сэтгэлээсээ lumina. За. Хөөрсөн сэтгэлээр хүүхэд насаа хөтөлжсэн тосож явна. За энэ орчирдгүй. Хөрсөн сэтгэлээр би хүүхэд насаа Төрсөн юмна. Хөөрсөн сэтгэлээр би хүүхэд насад үлдлээ. Хөтөлж төрсөн хүүхэд амар болчихсон доош. Энийг бүр байгаа. Харин нэг тийм аа. Андаж байсан үгийг минь өөлөөлөн байж илүүл анхнаад дайгэрлагтай хайртай байсан хурд хандад болъё. За. Санаа алдсан байна. Салхин савчих өнчгөрл сандан. Өчтөр ахаа үзэлтэд бол Салхин савчих өнчгөрл сандан бодрох цасны хансах шүн. Үр алгаж явна. Заалгаш. Чи байхгүй угаас би чамд уншиж. За. Салхин салаад замаас хойш мотор хурдсан салхины шилэнд бороо орсон. Хүүшээ. Орж ирэхгүй. за арайч гэж Монголын хамгийн хөвчтэй дуу шүү энэ. Гэхдээ яг ингээд дуу Та хоёр худлаа өөрснөө мэдгүй. салаад замаас мотор ийм мотор цотортой дуу байдаг. Ямар моторын дуу кино. За алсан. Энэ ОК-гийн дуу шүү дээ. Оо тийм үү. Угаас дүүгийнхэн дуу. Өрхөө сэтгэлийн хязгаарыг ол хөрсөн сэтгэл энэ нөгөө накигийн дуу байна. Итгэл. За тий наги тий. Дарыг хоцсон. За. Дандаранданда. Сүүлийнх Зулаа дээрээс төнөх наран өвш шүү дээ. Зулаа дээрээс төнөх. Биш вэ хөөе. Чирцэг дэлгэр тусгасаа. За живтэй шүү дээ. Явахгүй байх. Тий, минут 30 секунд. За минут гэж яагаад минут 30 болчихлоо. За хэдэн дуу байна ах. Хүшиний Тэр жахаа миний эхнийх л би мэдэж. Хөөрсөн сэтгэлээ би хүүхэд насаа. Номын тастаа шүү. Тий шүү. Бид дуу шүү. Тий. Дараагийнх нь нөгөө ОК-гийн нөгөө Дуурсан охиндоо зуудалт нуучих дуртай. тийм биш. дараагийнх нь нөгөө ОК-гийн нөгөө нэг салаа замаас хойш мотор хурцсан. Маргааш цаагаар. Маргааш наарлуу. Оо үгүй мэдгүй биш. За энэ юу юм? Зулаа дээрээс төнөх наран. Зулаа. Наа явахаар зулаа дээрээс өлөөсөн нэг нараа гэж. За тэгж орж. Энэ ямар дуу юм? Мэдгүй одоо. Зулаа дээрээс төнөх наран. Гимбэстэй. Саран. Өнгөрсөн амьдралын минь мөрөдөгч сараачих вөө Харин ингээ үгүй одоо хүний дуу мэдээлээд өөрсдөө дуу гэдэг. Баачгийн дуу юу те? тийм байна. Тийм байна. За. За зоргоо уншаа. Хоёулаа тэгээ би мэдчихвэл хэлээ явчих. За. А хэлээ лөө. За одоо яах юм? За одоо минут 30 секунд. За. Явах уу? Явсан. За би энэ сарнаа. Цагаан гэр мал сүрэг их нутгийн хавцаан цэрэг хөхөөндөө их нутгийн минь уяг энэ танаа дуу хурдын дуу байна. За зөв. Их орон. Их нутгийн минь уяг их орон байна. Хамаг Монгол байна. За дэрэгдээс ургасан сэтгэлбэг өндөрлөх юм байж чимийн нэрсэн дэрэгдээс сасан сэтгэл мээр хайрсан сэтгэл мээр гадууг дандаа таньдаг дуу. үгүй энэ цагаан сарнаа өвлийн ог бүрхэн ургаж цагаан сарнаа өвлийн ог бүрхэн ургаж нарыг сайн сайхан бүхнээрээ жаргалыг хөглөг санаа чимсэн үдгсэн гоо хорвоо хөглөн. Энэ юу юм бэ? Чулуудсан сэтгэлийн сэтэрхий зайгаар орох гэж зүтгэсэн оруулахгүй байхад би юу юм бэ? Тэр дуу байхгүй. Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарс гэвч эхлээд яагаад гэж энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарсан гэвч эхлээд яагаад гэдгийг зүрхээгээр хэлэх чамдаа хамт хөтлөлцөөд яг энэ дүү лээ. Зүрх минь ялахгүй. Болтын доо юм шүү. Тий болт болтой. Би одоо тусалж өгөх. Баяр хөөр Одоо гомдлгоныг тусдаад ах юм аа. баяр хөөр гомдлгоныг адил тэнцүү хусалсан хорвоод өөрийн гисэн байраа олох гэд өдөр нь бодож шөнө зүйл харан амьдрал байна. За. Тохон симэрсэн дөрөмт хувцас маань тооныхоо хүртэйгээ аргагүй л үлдлээ. Сүүчийн шилэн дээр хайж. Наач миний 9 дугаар ингээд зохиолж ирсэн дуу шүү. Тийм үү? За болсон. За. За минут 30 секунд. Нэг дуунд нь би туслах гэж байна. Мартцсан. Нийлцээ биш. Хасаж манайхаараа илүү. Хөө. За тийм байна. За илүү байна. Яалтч гэлээ. Энэ хоёр ч угаасаа шүнжэнгөө бэлтсэн. Яг ингээ ороод юу юм биш. Яг Саран хоноглох нутгийн хадаа мэдгүй. Саран хоноглол нутгийн хоймортой буянт сүрг идээшлэн готлно.
Бурхан хүртэл сарын гац юм өөр нэртэй өөр маань дан намтай манай Өөр дуу. тийш дээ. Бас. Тийм байгаа шүү дээ. Тийм үү. Тий. Бурхан хүртэл сарын гац гинэ өөр нэртэй өөр маань дан намтай. Тэрэн Насаагийн юм шүү дээ. 7 тэрбум явж 7 тэрбум дууны үг явж байгаа чинь. Аль дуун сэтгүүр ингэж зохиожсэн гэнэ. сүүлчийн хичээлийн дараа чонын дуулдаг. 90 оны. Тэгээ та нар өөрсдөө дуулжсэн мө чанаас өмнө? Үгүй ээ, би зохиочвол тэгээ хадгалсан байсан манай нөгөө Чонд боёоч нөгөө ангисэн боё анд нөгөө нэг ай чи юу үлээгээл. Тэгээ би нөгөө аян ингээ санаад байсан чинь. Бэхэн цэнхэрцэн хурууны минь хээгэл. Яг шүлгийн тэгээ гүрээ ах боё хоёр бичээл. Тэгээ яг үгэн дээр банкал таарчихсан. Наа чи яа сангийн ачгууд дээр борнорын сангийн ачгууд дээр зохиожсэн. Аялаг байхгүй тийш. Манай өвөө юм ирч борно. Ангаараа манайх чи ангаараа урах зураалт очсон. Тийм шүү дээ. Хэвээ амиа тавьдаг байлаа та тэр улс их орны хөгжлийн төлөвлөгөө юм нэр. Сэтгэдэг хэлээ. За ихтэй асуудал аялаа. За хоёр тэмцээнийг танилцуулаад өгөөч. Дуу юм уу гүү үстээрээ. Одоогүй хаа. Одоо нугарна. нуурах юм уу гэж байна. Гитарын тэмцээн байх үү дээ. Тэгэж нэг би баларх үү дээ. Аккорд энэ төр барих үү дээ. Ля минороос до мажор руу шилждэг аккорд байж нэг баларх үү дээ. За одоо хүн болгон байж тээ. Нэг удаагийн үйл дээр хоёр үйлдэл хийн заа. Хоёр юмны байрыг сольж болно. Тэгээд хүн тус бүр 3 4 ингээ орох байхгүй юу? 3 удаа орох юм нэг те. орохдоо 2 удаа байрыг сольно. Хоёр юмны байрыг сольно. Нилээн дөхөлсөн л хажих юм шүү дээ. Тэгээд тэрнийхэн дараа тэд зүв байна гэж хэлэх байхгүй юу? Аа. Тэгээ нэг яаснараа торлоод аваа явчих юм байгаа сте. Таарсан. Яг таарсаар юм одоо яа. Яг уу. За Тэгээ ер нь хамгийн зөвд харуулсан уг нь зөвөө очих гэдэг байгаа байхгүй юу? Тийм Тэгээд байна. ээлжлээд За, багцаагаа харж байгаа л. За дүү ихлээ дээ. Шууны баган жиргэдээ аа. 3 удаа тий. Дүүгээрээ төхөлөж Хоёр үйлдэл хийн штэ. Хоёр үйлдэл хийн. Хоёр үлдсэн. Тэгээд таарсаар хагаад хамгийн зөв тавлаганд хаарсан л ялагч одоо тэгээ. За 5 3-гээ хэлчих юм уу? Ингээд цээжлээс тахаа ингээд 2 буруу Тий, байна. 20 тий. зүг байна гингүү заавал тэр байрандаа байсан зөв юм байна За даа. шатар шиг л юм байна шүү дээ. За миний эхний нүдлээ юм. За, хоёр дахь нь үдлэн. Нэг дороо шууд хоёр үйлдэл хийн. Тийм үү. За. За одоо таарсан юм байна уу? Баггүй. Урдаас. За, одоо хоёр үйлдэлийнх нь араас нь хэлж байгаа. За. За, За ингээд нэг зүв байна. Хоёр зүв байна. хоёр зүв байна. За, утгаа. За утгах. Одоо аль хоёрын зүв байх юм бас мэд. 2 зүв байна уу? Аа. Хөгжим хүмүүс яахтай амар чийслэнтэй. За буцаага тавилаа. 1 За Ганцхан зүв байна. ганцхан зүв байна. Тий. Энийг буруу. За энэ яг энэ хэвээр явах байсан. Зүлээ. За надад би дандаа хүний Хоёр дахь өөр баг зааж өгч гэдэг. За. 1 Хөөе. 5 зүв. Вау! 5 зүв. Чи сая дохоод ийсэн шүү дээ. Чи сая догцсон. Хараагүй би зөрөөр хараагүй. Яг энэ хоёрын байрыг сэлсэх байхгүй. Хамтлаг цөөхөлдөө ирэхээр ингээд гэдэг байхгүй. Тэгээд гэдэг байхгүй. Тий би энэ хоёрын байрлал Сая оператор нь яг тэгцэн. Нүүтмүүд ирмээд байна шүү дээ. Чи доогор чи харж байхад яг тэр нүүтмүүд нь ингээд байгаа үстэй. Өөш хоёлоо ялгачлаа шүү дээ. Тийм илэм дээр яг тэгдэг байхгүй ಇದು чи. Ингээд шарик хаана гэдэг чи яг бөөнөрөө ирж байгаад хождог байхгүй. Яг эдгээр чи тим юм тойлоо орчлоо. Тим юм тойлоо орчлоо сая. За, энийг ороо. За ямар ч байсан. Йоо ийм Тэнд одоо манай кино багийн тэр маркетинг хоёр юугаа хийгээд байгаа юм. Тойлонд орчод. Та нар ер нь киноныхоо хоорондоо юм холбоотой авах уу цаав юм. Хоёр ахыгаа дижитер авчаад та. Ямар хурдан хэлчихвэ те. Харин амар хурд нэлсэн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, хариуцах хөрөлтөд цагаан сар, талах чихэр хувьцаат компани. Дэмжин ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч, жаргал мэдрүүлэх төгс зохицол, Анус Тести Чизплатер. Хоёр ахтаа Юнаас нөөсөлөх эрхийн бичгийг За. үнэт цагаасаа хумслан ирсэнд баярлалаа. Оо баярлалаа. Баярлалаа минь. Юнад гоё яж нөгөө юу н тойгны шүлмэл хийдэг гэсэн гоё шүү. За энийг энийг би аваад юу чи отгохын машинд нь оруулаад. За энэ хаа нөгөө нэг мөнийгээ хүүхдүүд их дуртай юм билээ. Баярлалаа. Ашигтай байх, тэр бом ашигтай багтаастай. За баярлалаа. За баярлалаа. За Зөндөөс үтчихлаа. За тэгээ энэ Анус Тести Чизплатер гэдэг энэ бэлтгэний цуглуулга бас гаргаж байгаа юм байлаа. Тэгээ энэний дээжээс бас та хоёр ч. Оо гэлалаа.
Хожигдоо тавиул. Энийг би таны машин хийж. Хожигдоод байвал их Машин доор маргааш харсан чи 3 байхгүй яасан дүүн сорцсон шүү дээ. За тэгээд ямар ч зүйл ресторан дах нэгдүгээр хэсэг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд хоёр ахтайгаа хөнкөө нэг тоглоом тоглолоо. Тэгээд ямар ч ярьсан мэрсэн байхгүй шүү хаа. Тэгээ яахгүй хоёр ах нь юм үзэж нүүд тайсан хүмүүс дүүнрийга жоохон хөгжиж явах ингэж явахгүй юу да. Энэ хэмжээний зайлшгүй таалгаар байсан. Тэгээ би түрүүн бүгдийг нь аялсан байхгүй. Тэгээ 80 хэлэх гэсэн зөө. Аяга хэлгээл хажуунаас нь зүгээр дугаа гэдэг. Чимээгөө гэдэг. Дүү бол түрүүн над дээр бол чи ингэсэн. Би өстө 41-ний хар чуулгад татсан бол энэ алах байсан. хар сүлтний онгод гэрээсэрээгээд Болгож байгаа л зүгээр. За баярлалаа. Юна ресторанд маш их баярлалаа. За тэгвэл хэдүүлээ хаашаа зүглөө зүгээр үү? Чиглэл байна. Ер нь бол ингэдэг аль болох хотын зах руугаа явуучвал нөгөө нэг гэр бол бас нэг үр зөөл тавьдаг усууд нэг байгаад байдаг. Өөрөө тэгээ шүү дээ. За тэгвэл замдаа манай баясагийн нэг юу вэ? Баясаа хогор төс өссөн. Кино үлдвэрийн уртлын нөгөө хэсэг байж шүү дээ. Тийшээ очиод арчвал яа. Тэгээ шүү дээ. Тэгэл үү. тэгээ манайхан ингээд нөө нэвтрүүлэг үзээд чи өөрийнх нь төрсөн өссөн газрынхаа өрийг дараачаа гэдэг амар их комент ирдэг байхгүй. Тэгээд би бүр одоо хурд хамтлыг аваачрлаа шүү. Бүрстэ бүр нэг тийм Биш ингээ бид нар тэгээд нөгөө өөр дарсан тэр яг өөр дарагдж байгаа тэр гэр бүлд нэг бүсгүй киноныхаа урилгыг өгье. Бас давхар киноныхаа урилгыг өгье гоё үзээрэй. Ер нь бол бид нар бас гоё штэ. Энийх гоё кино үзээ суугаад бүх амьдралаа эргцүүлж бодоод дахиад хоошоогоо яах вэ гэдэг асар том ирч хүчийг авч театраас гарна гэдэг бол бүр гоё шүү дээ. Тийм учраас одоо тэр өргөө юу лээ синема юуны ямар лээ? Аль нь? Амгалангийн тэнд Амгалангийн Prime шүү дээ. Тийм. Prime. Амгалангийн тийшээгаа байдаг. Чи Cinema Next ч байж гэн, Ботаникийн тэнд ч байж гэн. Тэгээд аль нэг кино театрт наа айгуу гоё нэг үзүүлээ. Гэр бүлээр нь тий. Тэгвэл тэр юутай ч орох юм ба манайх чи би ч нөгөө нэг энэ нөгөө канал дөрийн дотлын хонхор одоо цагаан орон гэж ярьдаг. Тэгвэл улаан хооронд байдаг нөгөө Тий нэг ороод үзчихгээд. За тэгвэл хэдүүлээ хөдөлцгөө тэгээд урилга хүлээж авсан хоёр ахтаа маш их баярлалаа. Одоо цугтаа хэдүүлээ дэлгүүр рүүгээ явцгаая. За чинээс нэг айл ингэдэм аха нөгөө нэг очоод тий яг тэд хуудсны тэд хайлга рандомор санаад өгч байгаа. Тэр айл маань шүү дээ. 100 төгрөний зүртээ 100 ч байна уу 100 мянга ч байна уу тий хамаагүй тэгэл яг л таарсан югаал дарна да. За хөдөлцгөө яах. За баярлалаа. Окей. За окей. За үргэлжилсээр байна. Тэгээд зөргөлжилсээр байна. энэ яг юу? Дүүн энэ ч өссөн. Яг энэ канал дөрөөс доош уруудаад энэ одоо бидний хувьд хонхор гэж ярьд юм да. Хонхор өссөн. Хонхор топ гэж хамтдаг. За тэгээд энэ ч өссөн. Манайх энэ уртлын гудам одоо энэ барьж байгаа шингийн уртлын гудамд Хонхор гэдэг газар уу те. За. Тэгээд энэ Улаанбаатар тэр хаана өссөн юм бэ хаа? Би Төмөрзам. Вокзалын хаталт. Вокзалын хаталт 3 огсор мүлгээд. Тэнд л одоо тий. Тэнд. Огсор аль нь өссөн? Голын байр. Оо зөв нэг байр. Тийм байна. За тэгвэл ийш орох уу? За тэгээд энэ их алдартай дэлгүүр. Ганаа хичээн дэлгүүр гэдэг. Танд ганаа хичээн дэлгүүр. Ганаа хич байна уугүй одоо орж байгаад үзээ. Тэгээд ер нь манай ганаа хич бол баг байхын л баг байхад л байжсан. Баг байхад байсан, өр зээл тавьдаг байсан. Өстой нэг ээж мөнгө өгөхгүй бол ганаа хич рүү ороод ихчээ нэг талах зээлээс нэг гомн зээлээс гэдэг. За ганаа хич байна орж үзээ. За. Оо нэрээ сонирхсан гэсэн. За отгоо ах маа замдаа нөгөө театруудаас дуудагдаад. Харин тэглээ. Тэгээ ялгцсан юм чи би тэгэл хөрөж. Тэгээ хүндэг шалтгаантай шүү манайхаа. За алдарт ганаа юу вэ нэгчээ? Хүү хинэгөр ч орж ирээгүй ямар амар удцсан юм бэ? Энэ залууг таньж гин үү? Өр зээл тавьж ирсэн үү? Ийм басна нэг юм байхаас авахгүйсаад өр зээл тавиал загнуулаад тэ өрөө өгөөч чи гээл тэ. За ингэсэн ганагч бид тэр өрийн цэцэрэг влог хийдэг. Тэгээд тэр влогт маань энэ удаагийн тусаар алдарт хурд хамтлагийн ах нар маань оролцож байгаа. Тэгээд Наяа ах манаас оролцож ирсэн байна. Наяа ахыг ялсаа. Тий ялсаа. Наяа ахаар өрд төлөхөр болсон. Нэг ади өрд аруулнаа заа их чи. Тэгээд олон нөгөө нэвтрүүлэг үзчихэд ганагч олон хүмүүс манай интернет таньдаг мэддэг өсөд ганаа гэж байгаа дэлгүүр дээр очиоч ганаа гэж дээр очиоч гэж комент ирээд тахлаа өнөөдөр харин нэг хүн ялсан дээр наашаа дагуулдаг байсан. Энэ дүүгийнх нь өссөн тэгээд энэ дэлгүүр маань ямар ч арх пив зардггүй. Яг л нөгөө хүмүүст хэрэгтэй айлуудад одоо хэрэгтэй тийм хүнс болон
гэр ах уу хүүхдийн юмнуудыг зардаг ийм дэлгүүр байж Энэ суурин дээр удаж байгаа бах та тий. хэдэн жил болж байгаа вэ? Яг энэ суурин дээр. Тийм яг энэ суурин дээр. Заас ямар Хурдтай зэцсэн дэлгүүрээ. Тэгээд би алдартай гэдэг байгаа. Тийм байна. Бүгд л мэддэг дэлгүүр. Өөрийн дэвтэр гэж байна уу? Ширээ дэвтэрээс бүтээш. За илүү гаргаад. Яана гана гэж минь одоо бөөнөр нь дарж чадахгүй ямар ч нэг айлыг бол дүнд одоо манай хурд хамтлагийн зүгээс дарахаар болсон. Энэ бол шинэ нэг Шин дэвтэр. Наа чи бол нэлээд л зузаан дэвтэр байна да. Хоочны. За энэ Энэ ингээ бас 30 жил болж байгаа юм шүү дээ. Энэ баясаг нэр гэж байгаа. Баясаг гэж хөө тий. 30 жил болж байгаа. За энэ бол амар байна уу? Гоё за яах вэ? За тэгвэл урдаас нь тоолъё. За тэг урдаас нь тавдах уу? За урдаас нь тоолвол жоохон явнаа. Нэлээд гол руу орно гэж. За 15 болгоч. 5-аас 5 мэддэг. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 За доороосоо 5 дахь мөр гэсэн шүү. За энэ дэр чи одоо доороос тавдах нь айл юм бэ? Энэ бүтэн дарцсан юм уу эдрийг? Наад чин дарцсан өөр байгаа хаа. Дарцсан байна. За тэгвэл арын нүрлөө За, носч. тэгээ. За. Энэ бас дарчиж. дарчиж. Энэ дарсан байна уу? Наад чин бас дарцсан байна. Дарцсан байна тий. Дарсныг чагтлаад байгаа юм шүү Тий дээ. ингээд дарцсан юм байна. За тийм байна. За энэ бас тэгвэл дарцсан. Энэ ч байна уу? Энд бас бүгдийн дараа ицсэн юм шүү ч. таны дэвтэр чи ер нь цайрцсан юм шүү. Хар дэвтэр чинь дуусаад цайрцсан юм шүү. Өргөө болцсон юм шүү. Цагаан Яг ингээд жагсаагаад битсэн байна уу ганагч. Яг жагсаагаад нэг хэдэл тэрнээсээ доороос тавдах юм явчих. Ихсагаал угаасаа жил дээр уулж авсан энэ айлууд. Нийлээ ланжгар өртөө айлууд байна. Анжгар бол анжгар шүү дээ гэх юм. Та хаста замрааг үчих юм аа. Чэйжин дотор л бичсэн шүү дээ. Сээжин дотроо Юм гэхдээ ихэнх нь дарагдсан юм яа. тийм л юм байна л да тий. За энэ дэвтэр чинь бол ганагч энэ дэвтэр дээр бол саяны 10 юу яасан гоо. Сонгосон айл маань. Үр дарагдсан юм байна штэ. Тэгвэл одоо энэ дэвтэрнээс хаа. Тэгээ. Энэ Энэ бол дэвтэр- шинэ дэвтэр байна. Шинэ дэвтэр шинээр хуулж үтчих байгаа юм байна. Тэгээд- Тэгээд энэ ард урт луудсан дээр Тэгээд байна шүү. ингэ. Ер нь яг хоо ингээд сонгосон чинь сонгосон айлууд маань зарим нь дарцсан дараагүй янз янз байх шиг байна. Тэгэхээр хамгийн сүүлийн утсан дээр тэгэхээр чи хамгийн сүүлд өр тавьсан л айл байж таа надаа. За тэрийн л ингээд хаачлт. Тэгэхгүй. За. Хамгийн сүүлийн хуцны хэддэг айлныхаа. Бас Хамгийн эхнээс. эхнээ айл энэ. За эхнээс. За эргүүллээ шүү. За хамгийн сүүлийн угаасаа ингээд эхнээс энд явж. За ингээ оюун дээр хамгийн дээдлээ айл нь обо оюун. Тий оюун. За ингээд 150 аваад 206. 206. нийт 206. За. Мөн За энэ айл маань одоо энэ юу хүүхдүүдтэй. тий хөвгтөдтэй. хэд хүүхэдтэй? 3 4. Юу хийдэг Энд удаж байгаа юу? Одоо нь барилгад ажилтдаг. Барилгатоо. За. Ер нь тэгээд ингээд өгөөл ингээл. Үгүй аваад. За окей. Тэгвэл их чаганагч. 206-ын дараа ич. Дарчээ. Утсан танд байгаа юу? Бага. За окей. Тэгээд энэ мэдээж оюун цэцэг гэдэг эмхтэй юм биш үү? Тэгээд түрүүн ярьсан амлсныхаа дагуу оюун цэцгийнхаа утсыг авч ягаад холбогдуул бас тэр киноныхаа урилгыг Огч шүү дээ. 93. За ах өөрөө дарчих тэгвэл. 206 за дарлаа. 206 нэртэй. Энэ оюун гэдэг энтэй ингээл дарч те. За. За энэ өөр байхгүй болсон. За Залгач те. За. Байна уу? Байна. Сайн байна уу? Оюун цэцэг үү? Тийм. Сайн байна уу? Энэ бид хэд нөгөө нэг энэ өрийн дэвтэр гэдэг нэг нэвтрүүлгээс явж байгаа маа. Яана. Тэгээ өнөөдөр өрийн дэвтэр нэвтрүүлгээ манай хурд хамтлаг орсон. Хурд хамтлагийн ах нар маань ороод тэгээд өрсөлдөөд тэгээд энэ ч нөгөө нэг ганаагчийн дэлгүүр гэж байдаг штэ. Тийм. Ганаагчийн дэлгүүр дээр өөрөө нэг өртөө юм байна. Тий. Тэгээд тэр өртөө юу? За. Үртээ зөндөө үртээ яг. За тэгээд ямар ч байсан манай хурд хамтлагийн хоёр ахын одоо хурд хамтлагийн зүгээс одоо таны нэг 206 мянган төгрөгийн өрийг ингээд дарж шүү. Яасан гоё юм бэ? Баярлалаа мэнд. За тий. Би тэгээ хурд хамтлагийн басктарч Наранбаатар 80 байна. Тэгээ шууд нэвтрүүлэг нь бичигдээ тавьж чинь. Тэгээд энэ ганаа агчийн дэлгүүр чи энд олон жил болж байгаа маань. Манай дүү чи бас энд олон жил байсан байж тээ. Хотгор гэдэг газар хонхор. Тэгээ би тэд нэвтрүүлэгт ороод би ялагдсан юм аа. Тэгээ ялагдаад одоо юугаа шийтгэл явахад тэгээд ингээд дөрмийн дагуу явж штэ. Тэгээд
таны энэ сүлд тавьсан өөрийг дараад багч гисэн бас буян болоосаа гэж бодоод дарсан юм аа. Нэвтрүүлэх дөрмийн дагуу шүү. За ямар ч тач дөндөө баярлалаа. Юу ч итгэдэггүй. Сая дарцсан. Дөндөө баярлалаа. 206,000-ыг дарчлаа. За тэгээд юу шүү? Бас хурд хамтлагийн одоо 30 жилээ болоод өнгөрсөн хурд хамтлагийн одоо анх байгуулагдсан түүхийг өгүүлсэн бүсгүй кино маань бас кино театруудаар гарч байгаа. Өөрт чинь бас хоёр суудлаг яа, урилгын суудлаг гэж байгаа шүү. Энэ хагасаа өдөр ирж үзээрэй. За дөндөө баярлалаа. За тэгээд амьдралд нь сайн сайхныг хүсье. За баярлалаа. Танаас ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлаа. За та энэ манай энэ баясагийн утсаага та ийшээ залгаж хагаад урилгын суудлаа авч ирж киногоо үзээрэй. За баярлалаа. За баярлаа. За ямар ч байсан нэг 3 4 үзлээ. Хүү яана. Өрийн дэвтэр гэсэн яана гэдэг. Аргагүй ч одоо тэгээ хамгийн гол нь чинь бас зүтгээл өрөө дараал ингээд үр тавиал ингээд ажиллаад ан чин өрх толгоолсон эмэгтэй байх шиг шүү дээ. Тэгээд олон эмэгтэйчүүд ингээд амьдралынхаа төлөө зүтгэж чинь тэгээд нэг ч гэсэн эмэгтэйг бас жоохон ч гэсэн бас баярлуулсан бахаа гэж бодож чинь. Тэгээд ганаа ихчтэй бас амьдралд нь цааш нь ад жаргалыг хүсье. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа гчээ. За баярлалаа. За өрөө. За баярлалаа. Баярлалаа гэж. За баярлалаа. Ашиг орлого ариун байх За болтугай. баярлалаа. Тэгж байгаа дараа нэг ирнэ. Одоо ганаач чинь данс энэ данс руу тэгээд шилжүүлээ. За. Ийм л хүн шүү дээ. Ганаач чинь байгаагаараа л байж байна. Шууд ихрээ задлаа. За баярлалаа. За баярлалаа. За гүйлэг амжилттай. За баярлалаа. За баярлалаа ахта. За хаачлаа. Баярлалаа. Ахта баярлалаа. Гадаачтай баярлалаа. Олон хүнд бас Баярлалаа. итгэж үр зээл тавьж байгаад баярлалаа. Удахгүй тэгээ бүгдээрнийх нь амьдрал сайжраад өр зээлгүй сайхан амьдрнэ. Дэлгүүр нь 4 давхар болсон байж байгаа буцаад ирэхэд. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За өрийн дэвтэр блогийн нэгэн сайхан дугаар бас энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань хурд хамтлагийн одоо хоёр ах маань хөрөлцөн ирж орлоо. Урилгыг хүлээж аваад тийм ээ хоёр дүүгийнхээ урилгыг хүлээж аваад энэ их нөө кино одоо театруудаар гараад цаг завгүй байж байгаа үедээ бас цаг зав гаргасан. Маш их баярлалаа гэдгээ хэлж яа. Маш баярлалаа. Тэгээ хоёр дүүдээ бас амжилт хүсье. Бас л кино уран бүтээл одоо юмнууд нь сайн байгаа. Энэ чих буянтай сайхан нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээ нэвтрүүлэг хийж байгаадаа зураг аваад ингээд зогсож байгаа залуучуудаа баярлалаа. Үзэгчдэд бас баярлалаа. Тэгээ хурд хамтлагийн бүсгүй киног бас хөрөлцөн ирж үзэж байгаа бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд хурд хамтлагийн зүгээс кино багада хурд хамтлагийнхандаа та нартай сайн сайхныг хүсье. Баярлалаа. За тэгээ манай влогийн нэгэн шинэхэн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Үзэгчтэй охин Бям гараг үрийн 20 цаг 30 минутаа сценийг телевизээр за мөн Баясаа зургийн YouTube хуудаснаас үзэх боломжтой. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Subscribe дараарай. За баярлалаа. Бам. Сүүлд нь юу лээ? Бам.